Мэдээж хүн болгон dark web-ийн талаар сонссон л байх. Хууль бус онлайн үйл ажиллагаа явуулдаг голомт газар. A vast secret cyber underworld. It's called the dark web, and people aren't using it to buy shoes. They're buying drugs, weapons, anything you can imagine. The subterranean realm is sinister and untraceable, with consequences that can be deadly. Зарим хүмүүс торгоны зам эсвэл түүний түүхийг сонссон байх. Онлайнаар мэдэгдэхгүйгээр хар тамхи худалдаж болох хар зах юм. Харин dark web бол үүнээс ч илүү том зүйл. Deep web бол бүхий л интернет орчны 90% эзэлж байдаг. Бид өдөр тутмынхаа интернет үйл ажиллагаа болон хайлтаараа зөвхөн мөсөн уулын орой хэсгийг л харж байдаг. Энэ бүхэн яг хаанаас эхэлсэн бэ? Тэгэхээр хэдүүлээ deep web болон dark web-ыг илүү гүнзгийрүүлж судалж үзье. Эхлээд үндсэн ойлголтоос нь авч үзье. Вебсайт нь үндсэндээ 3 категорид хуваагддаг. Эхлээд гадаргуу дээр байдаг онлайн веб. Бид бүхний интернет хайлтын систем, Google-ийн системээр харагдаж байдаг ил харагдахсан. Үүний дараагаар deep web байгаа. Онлайн хайлтын системээр харагдахгүй интернетээр далдлагсан тэр хэсэг юм. Энд ямар ч индексгүй вебсайтууд оршдог. Эндээс зарим хүмүүс өөрсдийнхөө татвар, тайлан эсвэл өвчний төвхөө олж болдог гэдэг. Эсвэл корпорац компаниудын мэдээллийн дата хадгалаастай. Тэгээд эцэст нь dark web байгаа. Энд байгаа сайтууд зориудаар хайлтын системээр олддог гэсэн. Эдгээр сайтууд руу орохын тулд тусгай браузераар нэвтэрч IP-г нууж байж орно. Тэгэхээр энэхүү харанхуй веб гэгч зүйл нь яг хаанаас гарч ирсэн бэ? 1969 онд хэсэг оюутнууд мессеж илгээх дэлхийн анхны компьютерийг бүтээсэн гэдэг. Үүнийг нь ARPANET гэдэг байсан бөгөөд өнөөгийн интернетийн өвөг эцэг юм. Дэлхийд дээрх суурин компьютеруудыг хоорондоо холбоно гэдэг тухайн үед тэрс үзэл шиг сонсогддог байсан нь мэдээж ойлгомжтой. Тэгээд энэхүү санаа нь хөгжиж явсаар өнөөгийн интернетийг хөгжүүлсэн. Хамгийн анхны интернет худалдаа нь 1970 он хар тамхины 8 байсан гэдэг. Стэнфордын MIT-гийн оюутнуудын дунд болсон. 1980-ад онд хүмүүс сул улс оронд датаны сервер газар байгуулах гэж оролддог байсан. Гэвч энэ бүхэн өнөөгийн харанхуй веб шиг тийм ч их ярвигтэй зүйл байгаагүй. Тухайн үед хүмүүс үргэлж засгийн газар хууль хүчний байгууллагын хараа хяналтаас гадуур интернетийг ашиглахыг хүсдэг байсан. 1999 оноос эхлээд юмс бүхэн өөрчлөгдсөн. Tor хэмээх технологи бүтээгдэж, Tor-ыг Onion router-ээр нээдэг юм. Хэрэглэгчдийг өөрсдөө нууцлж мэдээлэл солилцох боломжтой болгосон. Нэг нь нөгөөдөө нэгт холбогдсон Tor нь харанхуй вебийн ноён нурууны юм. Dark web оршин тогтнохын тулд үүнд нууцлаг байдал хэрэгтэй. Хэрэглэгчдийн нэр хаягийг нууцласнаар 3 өөр серверээр зэрэг холбогдож чаддаг. Холбогдох бүрдээ үе давхаргыг нууцлал үүсгэснээр Onion router хэмээх нэртэй болсон. Засгийн газрын хяналтаас гадуур байхын тулд тэрс үзэлтэй код бичигч гэмт хэрэгтнүүдийн бүтээл юм. Харанхуй веб доторх хууль бус үйл ажиллагаануудыг харах юм бол энэ бүхэн бодит байх нь мэдээж тодорхой. Гэвч нөгөө талд Tor-ыг Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шинжилгээ судалгааны лабораторид агентуудын нууцаар мэдээлэл солилцох үүднээс зохион бүтээсэн ч гэж ярьдаг. Америкийн батлан хамгаалах алба болон DARPA нь үргэлжлүүлэн Tor-ыг хөгжүүлэхэд 2002 онд үүнийг олон нийтэд нээлттэй болгосон. Үүнийг хүртэл Tor-ыг Америкийн засгийн газар санхүүжүүлдэг. Гэвч Tor-д олон нийтийг нэвтрүүлэхийн тулд яагаад засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Агентуудыг мэдээллийг нууцаар солилцохын тулд анх бүтээсэн шүү дээ. Мэдээж хаяг нь үл мэдэгдэх олон хэрэглэгчдийн дунд өөрөө хаягаа нууцлна гэдэг амархан. Олон хэрэглэгч байх нь ил тод байдлыг бий болгодог. Tor байхгүй байсан ч Darknet оршин тогтнох болно. Tor бол Dark Web руу нэвтэрч болох хайлтын системүүдийн л нэг. Хэрэг Google маргааш унтарлаа гэхэд интернет байж л байна. Яг үүнтэй ажил 2014 онд доктор Owen Garrett гэгч нөхөр харанхуй веб дотор сайтуудыг нэг нэгээр нь категоричилж гаргаж ирсэн. Энд хар тамхины 8 хийдэг сайтууд хамгийн их түгээмэл байдаг зүйл. Хууль бус мөнгө угаах болон крипто арилжааны биткойны гүйлгээнүүд энд хамгийн ихээр хийгддэг. За тэгэхээр deep web болон dark web-ийн гүн рүү оръё. Нэгт энэ бол маш том бас хэмжээний улам томорч байгаа. 2001 оны Калифорни их сургуулийн судалгаагаар dark web нь 7.5 петабайт болон 7500 гигабайтын мэдээлэл агуулж байгаа гэжээ. Зөвхөн 2 жилийн дотор гихтэл энэхүү мэдээлэл нь 91000 петабайт болтлоо өссөн юм. Бүхий л интернет орчны 96%-ыг deep web болон dark web эзэлж байдаг. Хэр том гэдэг төсөөллийг нь харахын тулд бидэнд ил харагдах интернетээс 40 дахин их гэсэн төсөөлөл байх ёстой. Бас энгийн интернетийн 0.3%-ийг л бид ашиглаж байгаа. Харанхуй веб нь ийм новшийн газар энд холигдуулах нь маш түгээмэл. Хүмүүс тэндээс хөлсний алуурч авах гэж оролдоод холигдуулсан гэдэг. Besser Mafia гэдэг вебсайт нь Албаны хамгийн шилдэг хөлсний алуурчдыг санал болгодог.
Бодит байдал дээр 2 Европ нөхөр хүмүүсийг зайлдаж байсан нь тогтоогдсон. Өөрсдөө хийж байгаа ажлыг үнэмшилтэй болгохын тулд вебсайтаа цаанаас нь хаалгуулсан гэх мэтэр хүмүүсийг хурж байсан. AK-47-аас ахуулаа танк эсэргүүцэгчийг харанхуй вебээс олж болдог гэдэг. Хуурамч пассворд их сургуулийн дипломыг энд зардаг. Их сургуулийн дүнгээ засуулахын тулд хакеруудыг эндээс худалдаж авна. Хов хүмүүс мэдээлэл болон пассворд банкны нууц дугаарыг хакердуулдаг. Ойролцоогоор $160 гэж байгаа. Ховны мэдээлэл нь $1200. Харанхуй веб доторх нууц Википедиа сайт ч бас бий. Тэгэд гих мэтчлэн энэ контент дурдаг өвчнөө новшийн зөвлүүд тэнд бас байгаа. Хамгийн алдартай сайт бол торгоны зам юм. Эртний торгоны зам хэмээх худалдааны замын нэр. Европ, Африк, Ази ойрхон орнуудыг хөдөлсөн худалдааны зам. 2011 онд Росс Альбрич нэрийг нь сайтад ашигласан юм. Энэ маш олон зүйлсийг биткойноор арилждаг байсан. Хууль бус хар тамхи нууц бичиг баримтууд энд баригдахгүйгээр гүйлгээх боломжтой төлбөрийн хэрэгсэл нь биткойн байсан. 2013 онд Росс Альбрич баригдсан. Мөнгө угаах, цахим хаадлах, хар тамхи худалдаалах, 6 хүний өвхөлд хөлсний алуурчин зуучилсан гэх гэмт хэрэгээр яллуулсан юм. Сүүлд тухайн хүн амны хэрэгт ямар ч холбоогүй болох нь тогтоогддог. In October last year, the FBI swooped. Ross Ulbricht was sitting at his laptop in the science fiction section of a San Francisco library. But to ensure they got the evidence they wanted, the federal agents had to grab Ulbricht before he had time to shut down his computer. Түүнийг бүх насаар нь хорих ялаар шоронд хийсэн юм. Ойролцоогоор 170 мянган биткойныг засгийн газар өөрсдийн мэдэлд Silk Road-оос болон Альбричийн хувийн данснаас авсан гэдэг. Энэ нь ойролцоогоор тухайн үед хэдэн зуун сая Америк доллар болж байсан. Харин өнөөдөр энэ нь хэдэн тэрбум долларт хүрнэ. Альбрич энэ бүхнийг өөрийгөө дэлхийн сайн сайхны төлөө хийж байсан гэж эцсийн үрт итгэсээр байсан. Картел гэмт хүлэглийн оролцоогоор торгоны зам нь аюулгүй хар тамхи зөөвөрлөдөг байсан гэж өөрийгөө мөрч байсан. Програмчлалын тимч өндөр чадвартай биш нөхөр иймэрхүү вебсайтыг ажиллаж байсан гэхээр интернет орчин дах код бичдэг хүмүүс түүнийг гайхдаг. Магадгүй энэ бүхэн хэсэг бүлэг хүмүүсийн хийж байсан ажил гэж таамагладаг. Гэсэн ч үүний өөр төрлийн торгоны зам болон газар дор худалдааны хар захуй дахиад л нэмэгдсэн. Тоор болон харанхуй веб нь шүгэл үлээгчдийн хувьд үр нөлөөгөө өгсөн гэдэг. Засгийн газрын нууц мэдээллүүдийг олон нийтэд ил болгосон. Энэ бол дураараа нэвтрээд орох аюулгүй газар биш. Хүмүүс юу хийж байгаагаа сайн бодохгүй бол тийм аюулгүй газар биш билээ. Ихэнх сайтууд урилга явуулж байж нэвтэрдэг гэдэг. Санамсаргүйгээр зарим сайт руу нэвтрэх нь таныг хууль зөрчигч болгодог. Харанхуй вебээр оролдож болохгүй. Зарим үйл мэдэгдэх хүмүүсээс дуудлага авч байсан гэх мэт хачирхалтай зүйлс тохиолдсон хүмүүс ярьж байсан. Хүмүүсийн вебкам нь хакердуулж, олон хүмүүс лайв стримээр гарч байсан гэх мэт зүйлж болж байсан. Зарим хүмүүсийн зургийг дараад мэйл хаягаар нь өдөр тутмынх нь үйл ажиллагааг нь харуулсан зургийг явуулж байсан гэдэг. Зарим нэг амьд хүмүүсийг хүртэл хулгайлаад dark web дээр зарж байсан сэтгэл сочирдуулан баримт бий. Chloe Ayland хэмээх бүсгүүд яг ийм зүйл тохиолдсон юм. I woke up in the boot of a car in a zip-up bag. Oh my word. And I had tape on my mouth and handcuffs on my feet. He said I would be sold to somewhere in the Middle East and that the men would use the girls for about 3 months, pass them around to all the relatives and friends, and then when they're eventually bored of the girls, and they would just feed them to the tigers. I was hoping for like a non-painful death. Бурхны авралаар тэрээр аврагдаж түүнийг хулгайлагч итгэхэд 16 жил ял сонссон. Ихэнх хүмүүс харанхуй вебийг газар доорх гэмт хэрэгтэн болон гаж хүмүүс уулздаг муу ёрын ертөнц гэж боддог. Мэдээж энэ нь үнэн. Иймэрхүү зүйлс ч гэсэн тэнд зөндөө бий. Гэхдээ засгийн газрын эсэргүүцэгч анархистууд болон хакерууд болон нууц улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нөхдийн мэдээлэл чөлөөтэй солилцдог эрх чөлөөтэй газар билээ. Гэвч асуулт гэвэл харанхуй вебийг яаж муу мухай зүйлсээс ангид байлгах вэ? Мэдээж энэ боломжгүй зүйл. Харанхуй веб дотор энэ бичлэг дотор дурддаг өчнөө муу мухай зүйлс байгаа билээ. Гэвч тэр бүхнийг дурдах ч шаардлагагүй биз. Энэхүү бичлэг нь зөвхөн танин мэдхэн үднээс л хийгдсэн бүлгөө. Интернет хэтэрхий ил тод болсон өнөө цагт бидэнд мэдээллийн аюулгүй байдал хэрэгтэй болсон. Гэвч харанхуй вебын сайн сайхан зүйлс бидний аюулгүй байдлын төлөө биш, харин эсрэгээр гэмт хэрэгтнүүдийн бохир үйл ажиллагаа явуулах газар доорх ертөнц болсон билээ. Тэгэхээр эцсийн дүгнэлтийг зөвхөн танд л үлдээе.